Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, үндэсний стандарт, за түн зүйн нийцүүлэн гаргасан ийм дүрм журмыг бол бүхий л барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөх ёстой. Одоо хаан дүүргийн хэмжээнд суурьшлийн бүс буюу барилгажилт маш ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүн ам одоо өсөж байна. Ажлын байран дээр гарч байгаа осол эмгэгдлийн талаар одоо тухай бүрэн бүртгүүлдэггүй, эрхлэх байгууллага мэддэгдэггүй ийм зөрчлүүд гаргадаг. Ер нь жил бүр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтууд хаан улдургийн нутаг дэвсгэр дээр бол хийгдэж байна. Учирсан хохирлын нөхөн төлөх, ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах, за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шаардлагадах мөнгөн хөрөнгө зарлыг бол тодорхой тусгасан байхгүй шаарддаг. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын хуулиар өөрөө хүлээсэн дарга захирал эздэд эрүүг хариуцлага хүлээлгэж шийдвэрлэж байгаа. За ажилтны зүгээс гэх юм бол тухайн байгууллагаас хүлээлгэж өгж байгаа одоо нэг бүрийн тусгай хэрэгсэл хамгаалах хэрэгсэл. За энэ хэрэгслүүдийг бол зохиц журмынхаа дагуу хэрэглэдэггүй. Дээрээс нь эрх зүйн зохицуулалтын хувьд одоо олон улсын конвенц дүрм журмуудыг яаж одоо иш татсан санкцаар авч үзэх үү гэдэг асуудал бас чухлаар яригддаг.